За өнөөдөр 5 сарын 14-ний өдөр. За Монгол улсад магадгүй эдийн засгийн хамгийн өндөр ач холбогдолтой явж ирсэн боловч 18 жил гатсан ганц мод гашуун сухад төмөр замын холболтын бүтээн байгуулалт маань за хоёр орны засгийн газрын хилцээрийн хүрээнд өнөөдөр ингээд нээлттэй хийж байгаа. Бас нэг түүхэн өдөр. Тэгэхээр энийг бас ажил хэрэг болгоход оролцсон бүх Монгол улсын засгийн газрын төлөөллүүд ажилтан албан хаагчид та бүхэндээ бас чин сэтгэлээсээ бас баярлснаа. Бас энэ хүү түүхэн өдөр илэрхийлье гэж бодож байна. За хүн төвтэй хөгжлийн үзэл санаанд нийцсэн эдийн засгийн эрх чөлөөг цогцлох 26 оны хөгжлийн төлөвлөгөө. За сонгуулийн лозунг шиг сонсогч байна л да. Тэгээ сайхан сонсогч байна. Гэхдээ яг сайхан сонсогч байгаа шигээ тэгээд бүгдээрээ хэрэгжүүлж чадах уу? За надад хэд хэдэн асуултууд байна. За нэгдүгээрт бид нэр 25 оны хөгжлийн төлөвлөгөөг ярьж байгаа ч гэсэн за тэрнээс хиймэл оюун гэсэн үг сая шатрал сайдын үгэн дээр нэлээд хэдэн удаа давтагдлаа. За тэгэхээр хиймэл оюуныг төрийн бүх шатанд нэвтрүүлэх гээд энэ санаа зөв бид нар хоцрох хэсгэн хиймэл оюуныг аль болох бүтээмжээ сайжруулахад ялангуяа төрүүлжилгээн дээр ашиглах нь зөв. За хамгийн гол нь бид нэр энд бэлэн үү? Энэ бэлэн байдлыг хангах хүрээнд юу хийгдэж байгаа вэ? Хиймэл оюуныг сайн ашиглах гэх юм бол өөрөө big data-нд бүрдэх ёстой. За энэ хэр явж байгаа вэ? Одоо бол Монгол улс хиймэл оюуны бэлэн байдлын үнэлгээгээ хийлгээд үндэсний стратеги тодорхойлох ёстой. Тэгээд тэр маань хийгдсэн үү? Хийгдэж гин гэдээ олон сар боллоо шүү дээ. Тэгэхээр тэрнээс л эхэлнэ гэсэн үг. За реформын шин чанартай томоохон реформууд зарласан байна. Төрийн албаны реформ. За хиймэл оюун ашиглана. Төсвийн зардлын реформ, урсгал зардлыг 15%-аар бууруулна гэдэг бол бас маш том амбицтай реформ хэлж байна л та. Тэгэхээр урсгал зардал 15%-аар бууруулна гэдэг нь яг хэдэн хүн энэ дээр төрийн албан хаагчдаас цомгтно гэсэн үг. Энийг яг тоо баримттай хэлээч. Тэр хүмүүсээ бас яах вэ гэдэг цогц бас төлөвлөгөө бий юу. За төрөмжт компани бүтээмжийг 30%-аар сайжруулна гэд. Энэ бол үнэхээр том амбиц сонсогч шүү. Бид нар 30 жилийн хугацаанд 3%-аар сайжруулж чадлаа. Тэгэхээр 30%-ийг 1 жилийн дотор бид нар яаж амжуулах чинь энэ дээр ямар төлөвлөгөө гарч байгаа вэ? За мөн энэ 2006 оны хөгжлийн төлөвлөгөө маань за улсын төсөвтэйгээ бол нэлээд уялдаад жил болгон сайжраа явж байгаа нь сайн хэрэг. Харин том зургаараа засгийн газрын үйл ажиллагааныхаа 4 жилийн хөтөлбөртөө хамтарсан засгийн үйл ажиллагааны хөтөлбөртөө хэр бас уялдаж байгаа вэ? Яг энэ 26 оны хөгжлийн төлөвлөгөө хэдэн хувиар засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө уялдсан гэж тооцоолсон бэ? За дараагийн нэг асуулт нь за энэ зүгээр тоо статистиктэй холбоотой аялал жуулчлал дээр 2004 онд бид нар 800 мянган жуулчин авсан. 1.6 тэрбумын орлого олсон. За 26 онд 1.6 сая гэд бараг 25 оны 24 оны гүйцэтгэлээ бараг даблдах тоо харагдчихэв. Энэ хэр бодиттой вэ? За мөн дараа үргэлжлүүлээд нэг нотоос авчи. За дараагийн нэг багц асуулт нь оюу толгойтой холбоотой. За оюу толгой дээр ингэж дүгнсэн байна л да. Оюу толгойн гүний уурхайгийн нөлөөгөөр баяжмалдах жисалтны агуулга өсгөн салбарын өсөлтөнд томоохон. За Батнарамдлаг шүнд 1 минут. За энэ дүгнэлтээр бол ер нь оюу толгойн далдуурхаан бүтээн байгуулалт цаашаа сайжраад илүү эерэг нөлөөтэй гэж тооцсон байна л да. За энийг би 2025 оны хөгжлийн төлөвлөгөөн дээр бас ярьж ирсэн. Энэ оюу толгой том төслийн хүрээнд бол энэ шилжилтийн үеэр орж байгаа маа. 16 жил мега төсөл явж ирсэн энэ төсөл маань бүтээн байгуулалтанд дуусаад 20 гаруй тэрбум долларын зээлийн санхүүжилтээр болсон далд бурхан бүтээн байгуулалт дуусч байгаа хөөхгүй. Тэр он нь 26 он тохиож байгаа шүү. Тэгэхээр энэ цаашаага тогтвортой зүгээр олборлагч компани болоо явахаар бүтээн байгуулалтын тэр санхүүжилтэнд байхгүй. Тэгэхээр тэр сабконтрактор ажиллаж байгаа 20 мянган ажилчин тэгэхээр яг яах вүлээ? Ер нь бол ажилгүй болно гэж шууд ойлгоч болох байхгүй. Тэгэхээр тэр ажилчныг тэр ажлын хүчний стратеги төлөвлөгөө бас энэ 26 оны төлөвлөгөөнд туссан уу? Би энийг бол 2 дахь жилдээ асууж шүү. За хариултаа авчаад нэмчихсэн.
За ажлын 3 дугаар микрофон. За Батны нарийн гишүүнтэй санал нэг байна. Одоо хиймэл оюуны хөгжил бусад энэ дэлхийн нийт гарч байгаа хөгжлийн шинжиг хандлагуудаас Монгол улс хөгжих хоцрох ёсгүй. Хөгжлийн бодлогын баримтчгүүдтэй холбогдох асуудлыг тусгаад явж байгаа. Яг энэ чиглэлээр бол ерөнхий сайдын ажлын албан даалгавар гаргаад бас холбогдох яамд бүх байгууллагууд бас үүрэг аваад ажиллаж байгаа. Хиймэл оюун шилжилтийн бэлтгэл ажил дээр. Цахим яамн дээр маань бас энэ стратегтэй холбоотой асуудлууд хийж тэрийг танилцуулах бах. За big data-ны хувьд бол одоо үндэсний статистикийн орон дээр энэ Азийн хөгжлийн банктай хамтраад энд бэлтгэл төсөл 1 жилийн өмнөөс хэрэгжээд явж байгаа. Манай яамч энтэй хамтраад ажиллаж байгаа. За нөгөө талаас бас энэ аж ахуй нэгж байгууллагуудын санхүүгийн мэдээлэл, санхүүгийн тайлан, татврын тайлан цахимаар өгдөг болоод 10 жил болж байгаа. Энэ бас том ач холбогдолтой бүтцтэй мэдээлэл бий болж байгаа. Манай яамны зүгээс одоо энэ төрийн худалдаа авалтын тухай хуулийн шинжилсэн өөрчлөлтөн дээр энэ аж ахуй нэгжүүдийн яг бүтцтэй датаг ашиглаад аж ахуй нэгжүүдийн одоо чадварыг үнэлдэг хиймэл оюун нэвтрүүлэх тодорхой саналуудыг өгөөд явж байгаа. За бас хөгжлийн бодлого төлөвлөлтийн одоо нэгдсэн сан боловсруулах дээр бас манай яамны хүлээс үүрэг байгаа. Энэ сангаа бүрдүүлэхдээ газар зүй орон зай мэдээлэлээс гадна хиймэл оюуны төсөөлсөн бас шийдвэрүүд зохицуултуудыг оруулъя гэж ажиллаж байгаа. Тэгээ бусад асуултууд төр холбогдох юмнууд мэдээлэл нэмээд өгч байгаа. За намын сайдын микрофон. Намын сайдын микрофон. За Батны нарийн гишүүний асуултанд хариулъя. Энэ аялал жуулчлалын салбар дээр энэ уу гарсан юм шиг байгаа, алдаа гарсан юм шиг байгаа. Манай салбарын хувьд бол 2030 он хүртэлх стратеги тодорхойлоод үүн дээрээ бид нар 2030 он гэхэд 2 сая жуулчин 4 тэрбум долларын орлого олно гэсэн ийм тодорхой тоо гарсан байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд аялал жуулчлалын салбарын өсөлт бол ойролцоогоор 9 орчим 7-9% жил бүр нэмэгдэж яваа. Бидний хувьд бол зорилт жилд 16%-аар нэмэгдүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгээ энэгээр үзэх юм бол бид нар 2026 онд 1 сая жуулчин хүлээж авахар төлөвлөгөөтэй байгаа. За гэхдээ бид нар бас ажил хийх шаардлагатай байгаа. Энэ нь төр хувийн хвшил нийлсэн 4 тэрбум долларын хөрөнгө оруулалт Монголд орж ирж хийгдэж байж буюу одоо дэд бүтцээ нэмэгдүүлэх, нислэгийн тоогоо нэмэгдүүлэх, за дээрээс нь жуулчин ирээд ая тухтай байх орчнуудыг бүрдүүлэх ажлуудыг бол бид нар хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Тэгэхээр яг тодорхой хэлэхэд бол 2026 онд бид нар 1 сая жуулчин авахар төлөвлөгдсөн байгаа. Тэгэхээр энэ нэг хуулийн дээр тавигдахдаа тооны алдаа гарсан байна гэж харж байна. Одонтой сайдын микрофон. За хиймэл оюухан дээр манай яам бүгд найрамдах Солонгос улсын мэрэгжилтнийг зөвлөхөөр авч ажиллаулж байгаа. Тэгэхээр энэ дээр бол нэлээд бас гайгүй үр дүн гарах болов гэж бодож байна. Ягаад тэгэхээр манай салбар өөрийнхөө өргөн хүрээтэй салбар маш олон мэдээллүүд нь тархуу байдаг, хүмүүс олоход хэцүү. Тэгэхээр энэ хиймэл оюуханы тусламжтайгаар бид нэр одоо энэ бүх мэдээллийг бүгдийг одоо хүн дорн авах энэ боломжийг бүрдүүлэхээр ингээд мэдээллийн сангаа нэгтгээд ажиллаж байгаа. За энэ бүтээмжийг одоо дээшлүүлээ, төрийн албаны энэ хүн сурталчилгааг багасгахыг гэдэг дээр манай яамн дээр бол одоо бид 12 хуулийн төслийг улсын хурлаар оруулах гэж байгаа. Тэрний хамгийн чухал хууль нь байгалийн орчны үнэлгээний тухай хууль. Хуучин бол том уулуурхаач адилхан, жижиг нэг эмнэлгийн лабораторич адилхан бүгд 150 хоног дамжижээж энэ зөвшөөрлийг авдаг. Одоо бид бүгдийг захимжуулаад зарим одоо жижиг дундууд бол зүгээр захимд бүртгүүлэл болоо зөвшөөрөл шаардахгүй болгоно. За мэдээж том уулуурхай одоо аюултай хог хаягдлах бол тодорхой зөвшөөрөл авна. Гэхдээ хугацааг 4 дахин одоо ингээд богиносгоод явж байгаа. За одоо 2 сайдын яамтай манай яам хамтраад төрийн байгууллагад хийх нөгөө процессын дахин инженержилгээд чухал төсөл эхлүүлсэн бүх судалгааг одоо манай яаманд ингээд хийгээд өгсөн. Энэ бол одоо бүтээмжийг дээшлүүлэх маш чухал арга хэмжээ болж байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө хөндлөнгөөс харж одоо бид нар яг бол манай салбарт ажиллаж байгаа хүмүүс чинь бүр юм хуучин юмнасаа бид нар чинь нэг салахгүй л байгаад байдаг. Нөгөө бичиг цаасандаа дарагдаад байдаг. Тэгэхээр энэ процессын дахин инженерчил бол манад их чухал үүрэгтэй одоо ийм өөрчлөлтийг авчирнаа. За дээрэс нь бид мэрэгжлийн нэгдсэн холбоод руу маш олон үүрэг гийг бол шилжүүлж өгж байгаа.
одоо тусгай зөвшөөрлүүд, шаардлагагүй одоо зүйлийг бүгдийг мэрэгжлийн нэгдсэн холбоотой хууль гарсан учраас шилжүүлж байна. За төрийн бас байгууллагууд руу бас одоо маш олон үүргийг бол шилжүүлж байгаа. Тэгэхээр энэ 26 онд энэ одоо манай салбарын хувьд бол бүтээмж дэвшлэх ийм одоо боломж гарна гэж харж байна. За ажил хэсгийн нэгдүгээр микрофон. За захин хөгжлийн яам халтууд гишүүний асуултанд дэмж хариулъя. За захин хөгжлийн сайд 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ажлын хэсгээ гаргаж за Oxford Insight олон улсын байгууллага энэ индикатор тавьж үнэлдэг олон улсын байгууллагатай хамтарч Монгол улсын энэ бэлэн байдлын индексийн одоо үзүүлэлтүүд за цаашид энэ одоо хиймэл оюуны стратегийг ямар төвшөнд хэрэгжүүлэх вэ, хэзээ батлах вэ гэдэг асуудлуудаар өргөн үргэлжлэлтэй олон улсын эрдэмтдийг оржсон юм хэлцүүлэг зохион байгуулсан. За ингээд Монгол улс 2023 онтой харьцуулахад 24 онд нийт 188 улсаас 11 байр урагшилж 98 дугаар байрт эренблэгдсэн байгаа. За энэ нь бол одоо засаглалын хувьд одоо 3 үндсэн бүлгийн 11 дэд бүлэгт хуваарлагдсан 40 орчим үзүүлэлтээр энэ үзүүлэлтүүдийг наривчилж гаргадаг. Ингээд цааш За хэн бэ? За ажил хэсгийн 4 номер. За сангийн яам санжид орч за гишүүний асуултанд хариулъя. За ер нь бол төрийн албаны бид бол урсгал зардлыг бол хэмнэх одоо энэ ажлыг бол зайлшгүй хийн. За энэ дэр хоёр янзаар бол хийж явъя гэж одоо тооцож байгаа. Эхний асуудал бол ер нь бид нар энэ төрийн албаагчид цалин ус нийгмийн баталгааны асуудлыг нэгдсэн нэг хуулиар зохицуулъя гэдэг асуудал оруулж ирэхгүй. Салбар болгон өөрсдөө хуулиараа зохицуулсан. Салбар болгон нэгнийхэн дээр гарах гад ингээд тэгш бус орлогын тэгш бус байдал үүсгэж байгаа. Энийг бүгдийг нэг хуулиар зохицуулах за одоо нэг зарчимтай болох энэ асуудлыг бол хийж явах шаардлагатай байгаа. За нөгөө талдаа бол энэ чиг үүргийн шинжилгээ гэдэг зүйлийг бол бид нар өргөн хүрээнд бол бүх зүйлээр бол хий гэж үзэж байгаа. За одоогийн байдлаар бол нийтдээ нийт хуулиас үзэхэд 208 хуульд 1028 заалт төсөвтэй холбоотой заалтууд байгаа. Өөрөөр хэлбэл төр санхүүжилнэ гэхлээр төрийн чиг үүргээ гэдэг бол заагаад ирсэн. Гэхдээ аль ч хуулийн дээр нэгдсэн байдлаар бол төрийн чиг үүрэг яг аль нь юм бэ гэдэг зүйл нь бол тодорхойлж байна. Тэгэхээр энэ төрийн чиг үүрэг дээр илүү анализ хийх хэрэгтэй. Ажил хэсгийн 3 номер микрофон. За Батнайрамл гишүүний асуултанд бас нэмж хариулъя. Энэ оюу толгойн жишийн агуулмж нэмэгдээд бас алтны агуулмж нэмэгдэж байгаа учраас эдийн засгийн өсөлт нэгж хуваарийн бүр өсөлт авчиж өгнө. 26 онд бас бүтээн байгуулалтын нөгөө юунд дуусаад циклэн дуусаад цаашаа энэ туслан гүйцэтгэгчд энд ажиллаж байгаа ажилласан өнгөрсөн хугацаанд ажилласан болсон хүчнийг яах вэ гэдэг асуудал. Засгийн газраас тавьж байгаа одоо энэ эх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт 149 том махан төсөл арга хэмжээ туссан. Биднээсийн зүгээс 14 мега төслөж бас яриад байгаа. Эдгээр төслүүд дээр бас энэ чадварлаг туслан гүйцэтгэгчид инженер техник ажлын хэрэгцээ шаардлага маш их байгаа. Тэгэхээр бас энэ хувийн хвшлийн орон зай бас цаашаа хадгалагдаад шилжилж явагдаад ажилланаа гэж үзэж байгаа. За ажил хэсгийн 3 нэмж хариулъя. Тэгээ энэ улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө бол үйл ажиллагааны хөтөлбөр 100% нийцэлтэй байгаа. Биднээс энэ дунд хугацааны урт хугацааны бодлогын баримтчдын хэрэгжилтийн одоо 26 онд хүрэх төвшинг гол нь анхаарч дээд талаас бодлогын баримтч талаас анхаарсан. А доод талаас буюу доороос дээшээ арга зүгээр бол бүх төрийн байгууллага агентлаг одоо төрийн өмчт компани аж ахуйн нэгжүүдийн хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажлуудыг бас анхаарч энэ саналаа тусгаж ажилласан. Батнайрамл гишүүн тодруулах юм. Тэр ялангуяа тэр оюу толгой энэ оюу толгой өөрөө нэлээд комплекс шүү. Олон үйл явдал өрнөд байгаа байхгүй юу? Тэр оюу толгойн жишээлбэл борлуулалтын орлого 25 оноос 4.2 тэрбум буюу 24 онд харьцуулсан бол бараг 2 дахин сайжирч байгаа. Яг гоо тэгэхээр биднэрт яг амнаатын илүү орлого орж ирэх байх л та. А гэхдээ тэр 4 тэрбум доллар орж ирэхээр эдийн засагт шууд нөлөөлчихнө гэдэг энэ буруу ойлголт өгж болохгүй ш. Монгол руу орж ирэх урсгал нь буцаад яг зөвхөн одоо Монголд үүсэж байгаа тэр
үйл ажиллагааны болон капитал зардлал хаах мөнгө нь орж ирэхээс биш бусад орлого нэмэлт орлого нь бол Монголд орж ирэхгүй шүү. Тэрийг эдийн засгийн нөлөөнд тооцоодох юм бол надад чинь буруу тооцоол болно шүү. За хоёрдугаарт надад би хариултаа авахгүй л байл да. Тэр төрөөмжит компани бүтээмжийг 30% сайжруулна гэдэг маш том амбиц байна шүү дээ. Тэрийг яаж хийх гэдэг юм бэ? Тэрийг бас нэмэлтээр асуумаар байна. Яг 30% гэдэг тооцоол хаанаас гарсан юм? За ажлын хэсгийн 6 дугаар ангир. За Батнын иргэн гишүүний асуултанд хариулъя. За яг нарийн тооцоолыг бол хариуцж байгаа одоо нөгөө төрөмжит компани асуудлыг хариуцдаг Баяр Эрдэнэ арга эзгүй байгаа учраас би оронд нь оролцож байна. Хуулийн хэлтсийн дарга дэлгэр маань. Би түрүүнд бас хэлжсэн эргэцэн шинжилгээний хүрээнд төрийн бол орон нутгийн өмчийн тухай хуулийг нийтийн өмчийн тухай хууль болгоод одоо улсын хурлд өргөн барьж байгаа. Дээрээс нь бүтээмжилт одоо засаглалыг сайжруулах тухай хуулийг өргөн барьсан байгаа. Энэ хуулийн хүрээнд төрөмжит компани төрөмжит үйлдвэрийн газар гэдэг одоо ойлголт байхгүй. Энэ үйлдвэрийн газруудыг нэг бол одоо ашигын төлөө компани хэлбэрт оруулна, нэг бол одоо татан буулгах үйл ажиллагааг нь нэгтгэх нийлүүлэх ийм зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд үйлдвэрийн газар компани одоо төрөмжит үйлдвэрийн газрын бүтээмжил үр ашиг бас зардал нь багасж үр ашиг сайжрах юм а гэсэн юм хариулт өгье. За хариулт хангалтгүй гэж үзье. Би зүгээр байж Батнын иргэн гишүүнээ би нэг юм хэлчихье. Сая ямар сони юм ярьж байна. Нөгөө бүтээмжийг сайжруулна гэсэн чинь аж ахуйн нэгжүүдтэйгээ өрсөлдөж төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдээ бүгднийг ашигын төлөө болгоод явах гэж байгаа юм уу? Сая нэг тиймэрхүү утгатай ярьчихгүй. Энэ айгүй сонин хариулт өгч гисэн сая. За ажлын хэсгийн 6 дугаар ангир. Нийгмийн хариуцлага өрөөнд ажиллаж байгаа компаниуд байгаа. Дээрээс нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа боловч одоо алдагдaltaй олон жил ажилласан компаниудыг үйл ажиллагааг нь одоо сайжруулахын тулд үйлдвэрийн газрыг одоо хуулийн хүрээнд бол үйлдвэрийн газар гэдэг хуулийн этгээдийн ангил байхгүй болж байгаа. Компани хэлбэрт оруулж ашигтай ажиллуулахаар хэлбэр рүү явуулна. Алдагдaltaй ажиллаж байгаа үйлдвэрийн газруудыг бол татан буулгах ийм нөгөө хуулийн этгээдийн реформ хийх юм аа. За Батнын иргэн гишүүн тодруулъя. За яг хариуцсан үн байхгүй байх шиг буруу хариулж шүү. Төрийн өмчит компани бүтээмжийг 30% сайжруулна гэдэг бол маш том амбиц. 30 жил бид нар хийж чадаагүй амбиц хэвгүй юу? Төрийн өмчит компани бүтээмжийг сайжруулахад улс төрийн шийдвэрл гаргах хэрэгтэй юм. Сайн менежмент авах хэрэгтэй. Улс төрөөс хараат бус байлгах хэрэгтэй. Монголын хөрөнгийн биржээр гаргах хэрэгтэй. Хаанаас эхэлнэ гэж оюу толгоогоос эхлэх хэрэгтэй. Бүх оюу толгоог тойрсон бүх гэрээн дээр бол заалт нь нээлттэй байгаа шүү. Монгол Улсын засгийн газар шийдвэр гаргах дутуу. Хөрөнгийн биржээр гаргаад ил тод байдлыг хангаад энэ нь өөрөө тэр бүтээмжээ одоо өөрсдөө сайжруулах явчихна. Тэрнээс биш төр бүтээмж сайжруулах гээд ардаас нэг хөөцөлтөд биш байхгүй. Энэ логикийн алдаа явж байна. Энэ нь бол төрөмжит компаниуд нь томорсон болохоос биш бүтээмж нь сайжирсан компани маш цөөхөн шүү дээ. Тэгэхээр энэ улс төрийн том шийдвэрүүдээ гаргахгүй бол энэ 30 3% сайжруулна гэдэг чинь